За бүгдээнд эзний өдрийн төргий. За сая яг миний хувьдсан бас яг эзнээс нэг маш дарамт мэдэгдээд байсан. Яаж мэдэхгүй маш хэцүү байсан. Эзний үгийн бас дарамт байгаа. Гэтэ тэрнээс гадна бас сүнслэг оршихуд бас маш тийм хүн зүйл мэдэрч байсан. Тэгээ саяны бас залбирлаар дамжуул бас эзэн 50-аас тэрээр дамжуул бас бидэнд үгээ айлцсан гэж итгэж байна. Тэгээ өнөөдрийн үгтэй бас уялдсан гэж харж байна. За өнөөдөр миний хуваалцах номлын сэдв маань дуулал 51-ийн 10-аас 12 байгаа. Тэгээ өнөөдрийн гарчиг бол ариун сүнсээр дүүрэн нэгэн бол түүний зүрх сэтгэлийн дагуух нэгэн гэдэг сэдв байна. За тэгээ хамтаа нэгэн дуулаагаар за уншихаас хамтаас залбирцгаая. Та бүхэн миний талаас залбирч өгөөрэй. За хамтаа нэгэн дуулаагаар эзний үгийг уншицгаая. 1 2 3 Бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зүв сүнсийг шинчлэн авчираач. Оршихуйгаасаа намайг бүү холдуулаач, ариун сүнсээ надаас бүү аваач. Авралынхаа баясгалан надад сэргээж өгч, хүсэл зоригынхоо сүнсээр намайг тэтгэж. Амен. За тэгээ энэ дуулыг бол энд байгаа бараг бүх хүмүүс ядаж нэг удаа сонссон байх гэж бодож байна. За сонсоог бол бас бидний сайн мэддэг Магдалины дуу бас байдаг тийм. Яг энэ гурван ишлэлийн дагуу байдаг гэж. За тэгээ энэ маань түүхэн нөхцөлийг харах юм бол та бүхэн маш сайн мэдэх байх. 2 дугаар Самуэль 12 дээр гардаг. Энд дээр юу болж байгаа гэхээр Давид уул нь бол дайн тулалдах хэрэгтэй байсан. Гэвч тэрээр өөрөө явуулгүй, өөрийн цэргүүдээ дайнд явуулаад тэгээд одоо үлдээд тийм ээ Ерүсалимд үлдээд усанд орж буй Батшебаг тийм ээ уул нь бол өөрийн хит хүний Урия буюу түүний тийм ээ эренгийн дайчдын нэг байсан. Давидэд тийм ээ хүчит бараг 30 за ер нь 30-аас 37 эрс байдаг байсан. Тэрний нэг нь Урия байсан. За тэгээ энэ үед Давид яасан бэ гэхээр та бүхэн маш сайн мэдэх байх. Эхлээд Батшебатай завхаардаг. Тийм. Завхаараа зогсолгүй яадаг вэ гэхээр Батшебаг жирэмсэн болсныг сонсоод тэгээд нэгэн хорон санааг тийм ээ боддог. За тэр хорон сан юу байсан мэлээ? За ер нь бүгд мэдчих тийм. Ямар ч түүхээс сэргээж хамтаа сэргээцгээе. Урияг дайны талбараас татаж эхлээд гэртээ хайр гэж тушаахад Урияг гэртээ хараагүй. Яа гэртээ хайр гэж хэлсэн юм бол? Яг зөв өөрийнх нь хүүхэд гэж бодуулах юм бол яг нэгвэл Батшебатай завхаарсан. Тийм учраас бушуухан дайны талбараас нь татаад уулын гэрлөөгөө хайр гэж хэлсэн. Гэсэн чинь Урия яадаг вүлээ? Гэрлөөгөө харьдаг болов? Хараагүй. Тийм ээ. Миний цэргүүд тийм ээ. Цэргүүд маань дайн тулалдаж байхад би яаж гэртээ тухнах вэ? Их нэртэйгээ хамт тийм ээ нэг оронд орох вэ гэж хэлдэг. Тийм учраас түүний ихний төлөлгөө бүтлгүүцсэн. Тэгээд яасан бэ гэхээр Давид дахин санаа гаргасан. Яасан бэ гэхээр Урияг өрж хоол идүүлж тэгээд согтоосон гэж байгаа. Яаж байгаа? Явахгүй шүү дээ. Гэрлөөгөө явахгүй байсан. Бүр одоо шалан дээр унтсан гэж байгаа. Уг хааны өргөөнд тийм ээ гэрлөөгөө харилгүйгээр унтсан гэж байгаа. Гэрлөөгөө хараагүй. Тэгээд Давид яасан вэ гэхээр хоол идүүлж согтоосон. Яах ч аваа лээ. Согтуулах хүн яах вэ? Гэртээ харин штэ сайхан гэртээ тийм ээ унтмаар болно. Унтмаар санагдана. Тэгээ их нэртэйгээ бас хамт баймаар санагдана. Гэсэн ч Урия тийм ээ Давидын өргөдөлт нь унаагүй юм аа. Тэгээ Давид эцэстээ яасан бэ гэхээр түүнийг алахаар шийдсэн. Тэг мэдээж ил тод тийм ээ өөрөө ил бариа түүнийг алаагүй маш хорон санаатайгаар яасан бэ гэхээр тухайн дайн тулалдаж байсан түүний командлагч Йобд тийм Урияг хамгийн ширүүн тулалдааны тэргүү инээн тавьж түүнийг орхин халдагтун гэд 2 Самуэль 23:15 дээр бичсэн байгаа. За тэгээ энэ үйл явдлаар бид нэр юуг одоо олж мэдэх вэ гэхээр Давидэд гимших маш олон боломж байсан. Тэ? За би энэ дэр нийт одоо бараг 5 удаа. За эхлээд завхаарсан дараа гимших боломж байсан. Тэгтээ гимшээгүй хүлээсэн. Тэгээд жирэмсэн болсны дараа гэдгийг сонсоод дахиад гимших боломж байсан. Тэгтээ яасан бэ? Гимшээгүй. Гим нүгэл рүүгээ улам гүнзгий орсон. Тэгээ эцэстээ хорон санаа гаргаж, тийм ээ. Дайны талбараас нь татаад, тийм ээ. За гэртээ хараа. За түүний хүүхэд гэж мэхлэх гэж оролцсон. Дахиад бүтлгүүцсэн. Гимших боломж байсан. Гэтэ яасан бэ гэхээр
түүнийг өрхөөд гимшээгүй. Нийтдээ энэ хамгийн багтаа 5 удаа гимших боломж байсан. Үүнээс ч илүү их байсан баг гэж бодож байна. Тэгээ эцэстээ яадаг вүлээ? Түүний иш үзүүлэгч тийм ээ, Бурхны иш үзүүлэгч Натан түн дээр ирээд нэгэн үлгэр ярьдаг. Тэ? Баян хүн байсан, үлэмж их хань сүртэй баян хүн байсан. Тэгээд бас нэг ядуу хүн байсан. Тэгээ түүхийг та бүхэн санал юу болдог вүлээ? Зочин ирээд тэгээд энэ баян хүн уул нь өөрт нь үлэмж их хань сүрэг байхад яадаг вэ гэхээр тэр ядуу нэг. Тэгээд тэр ядуу хүн бол нэг л тийм ээ одоо бяцхан хорхтой байсан. Маш их хайрлж нандиндаг. Тэгээд энэ баян хүн өөрийнхөө хань сүргээс биш энэ ядуу хүний хань одоо хоргийг одоо зориулдаг байгаа. Тэгээд Давид үнийг сонсоод яадаг вүлээ? Энэ хүн өөхөх ёстой гэдэг. Тийм. Түүнд тийм ээ 4 дахин хөв одоо ногдуулж тийм ээ одоо түүнийг шийдэг гэдэг. Энэ хин юм бэ гэж Давид уурладаг, маш уурладаг. Тэсэн Натан хин гэж хэлдэг вэ гэхээр энэ бол та гэсэн. Давид энэ зүйлийг хийсэн байж байна. Тэгээ би энэ түүхийг бодохдоо тэ илүү ингэ өөрийгөө яг Давидын төсөл байдал оруулахыг хичээсэн. Давидэд тухайд хэдэн ихнэр байсан та бүхэн мэдэх үү? Батшебагаас өмнө за 6 ихнэртэй байсан гэж байгаа. Михаил, Абигаил, Ахино, Маха, Хагит, Абитал, Эгла тэ мөн ингээд зогсолгүй олон татврын эмс байсан. Түүнд бол эмэгтэйчүүдээр уулан дутагдаагүй. Натанчсан Бурхны үгээр дамжуулан хэлэхдээ чам дутсан ба би уулан чам илүү их нэмж өгөх байсан гэсэн. Чи зүгээр дутсаа тийм ээ илүү дахиад өөр ихнэртэй болоё гэж хэлсэн бол магадгүй тийм ээ. Бурхан өгөх л байсан. Гэхдээ Давид энэ зүйлийг хийгээгүй. Тэрээр гим нүгэлтэд автагдаж тэгээд маш хором гим нүглийг үйлдсэн байгаа. Тэгвэл өнөөдрийн сургаалын тийм ээ эхний одоо зүйл нь юу вэ гэхээр ариун сүнсээр дүүрэн хүний шинж тэмдэг нь чин сэтгэлээсээ гимшдэг нэг юм аа. 10 дахь ишлэлээр харах юм бол Бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж миний дотор зөв сүнсийг шинчлэн авчираач гэж хэлж байна. Цэвэр зүрхийг энэс бид юу харж байгаа гэхээр цэвэр зүрхийг бүтээдэг нь бид нар өөрсдөө биш юм аа. Бид нар өөрсдийнхөө зүрх сэтгэлийг комментаар угаагаад цэвэрхэн болдоггүй тийм ээ. Бидний хичээл зүтгэлээс хамаардаг зүйл яг үндсэндээ бол биш юм аа гэдэг Бурхан хэлж байна. Давид өөрөө бас өөрийн үгээр хэлж байна. Бурхан минь ээ, та миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч. Дуулал 51-ийн 7 дээр харах юм бол намайг хисопоор цэвэршүүлээч. Тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач. Тэгвэл би цаснаас цагаан болно гэж хэлж байна. Тэгээ энэ цаснаас цагаан гэдэг энэ нөө Библиэлд бас хэд хэд удаа бичигдсэн байгаа. Исая дээр ч бичсэн байгаа. Исая дээр хилэнц нүгэлт чинь час улаан мэт байвч цас адил цагаан болно. Хөрөн улаан боловч ноос адил цагаан болно гэж хэлж байгаа. Исаян дээр иш үзүүлж байсан. Хизээ нэг өдөр энэ үед бол гим нүглийг тэ одоо Бурханаас тэр өршөөл нэгүслийг авахын тулд тахил өргөдөг байсан. Тийм ээ. Мал хургийг нядалж тийм ээ тэр тахилыг өргөдөг байсан. Гэтэ хизээ нэгэн цагт тийм ээ бид нар дахиад тэр нүглийн төлөөсийг нүглийн тахилыг бид нар одоо өргөх хэрэггүй тийм цаг үе ирэх болно. Тийм ээ. Аврагч Месиа бидний нүглийн төлөө өгснээр бид хөрөн улаан боловч ноос адил цагаан болох тэр өдөр ирэх болно гэдгийг иш үзүүлж байсан юм аа. Тэгээ маш нэг хэцүү зүйл бол юу вэ гэхээр эзэн нүглийг мартдаг боловч бид гимшихэд эзэн нүглийг мартдаг боловч бид мартдаггүй. Тийм ээ. Нараас тэр өнгөрсөн DTS дээр бас хичээл заахтаа маш одоо хошин байдлаар хэлж байсан тий. Одоо солонгос драма шиг тий бид нэр гим нүглийнхаа ой санамжаа мартдаг байма. Гинт ингээл шинэ хүн болоо тий эзэнд итгэсэн гээд бид нар гинт бүхий л өнгөрсөн тэр хуучин хүнийхээ гимт үйлдэлийн тийм ээ ой санамжаа бид нар мартдаггүй. Бид нар хിവэрээ сансаар байдаг. Гэтэ бидний гарастай шийдвэр болвол бид өөртөө тунхаглах хэрэгтэй юм аа. Би шинэ хүн гэдэг. Тийм ээ. Харагтун хууч шимсэн өнгөрч харин шинэ болсон байна гэж 20 Коринтоор хэлсэн байгаа. Тэр чин сэтгэлийн гимшил бидний амьдралд хэрэгтэй юм аа ханд үсэ. Чин сэтгэлийн гимшил. Чин сэтгэлийн гуйлт ба гимшил.
Бурхан өөрийн хайр инэрлийнхаа дагуу Давид Бурханаас асууж байгаа. Гуйж байгаа. Бурхан өөрийн хайр инэрлийнхаа дагуу намайг нэгүүлсэж. Өөрийн агуу өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. Гин бураас минь намайг гүйц дугааж, нүглээс минь намайг цэвэрлэгчж Давид гуйж байгаа. Яг нь Давид мэддэг өөрийн Бурханаа. Тэрээр өршөөл нэгүслэр дүүрэн нэгэн гэдгийг. Түүний хайр инэрл үеийн үед мөнхийн гэдгийг мэддэг учраас тэрээр эзнээс гуйж байгаа юм аа. Тэгээ Бурханы авах 17 дээр Бурханы авах тахил нь эмтэрсэн сүнс юм аа. Бурхан эмтэрсэн гимшдэг зүрхийг та жигшихгүй гэж хэлж байгаа. Уулын энэ үед бол сая хэлсэнчлэн тахилыг тийм ээ зүрх сэтгэлийн тахил биш харин бодит тийм ээ мал амьтдыг итгэвч хүмүүс тийм ээ одоо израильчууд ялангуяа тэр үед бол мал амьтдыг онцгойлон савгахгүй мал амьтныг Иерусалим руу авчираад тахилчиж өгөөд тэгээд тахил өргөдөг байсан байгаа. Тэгээ энэ тахил нь маш зүгээр нэг тийм одоо мэдээж хүн болон баян биш тийм учраас Бурхан за заримд нь тийм боломжтой бол магадгүй өхөр хань эсвэл боломжгүй бол тагтаа тийм ээ 2 тагтаа гэх юм. Тэгээ нэг хэцүү зүйл нь юу гэхээр магадгүй Иерусалимаас хол амьдардаг байсан бол тухайн хүн нь одоо өхөр ч юм уу ханаа тийм ээ магадгүй хэдэн мянган километр хэдэн зуун километр Иерусалим руу авчирч одоо тахил өргөх хэрэгтэй байсан. Тэгээ тэр явцдаа савгахтай болчих юм бол яах ёстой вэ? Буцаал тийм ээ яваад одоо савгахгүй малыг авчираад явдаг байсан. Левдээр харах юм бол харин хэрв тэр хүний өргөл нь хон эсвэл ямаа сүргийнх байх аваас тэр савгахгүй эр малыг шатаар тахил болон өргөх ёстой гэж. Тэгээ өнөөдөр та бүхэн бид нэр яаж гимшдэг вэ? Та яаж гимшдэг вэ? За ихэнх хүмүүс магадгүй нэг залбирал өргөдөг байх. Эзэн минь ээ, намайг уучлаарай. Би өчигдөр үзэх ёсгүй юмыг үзчихлээ. Эзэн минь намайг уучлаарай. Тэгээ би их нэртэй хэлэх ёсгүй үгийг хэлчихлээ. Би нөхөртөө тийм ээ түүний хүндлэлгүй байлаа. Намайг уучлаарай. Гэл мартаал тэгэл явчихдаг тийм. Яг юм байдаг. Гэтэ хуучин гэрээний үед л ийм байгаагүй. Магадгүй хэдэн өдрийн аял тийм ээ тухайн хүн өхөр ханаа дагуулаад явсан баг. Би яагаад гэсэн юм бол. Тэгээ тухайн үед бол зориудаар үлдсэн гимнүгэл биш, санамсаргүй үлдсэн гимнүглийнхаа төлөө ч гэсэн дахил өргөдөг байсан. Тэгээ та бүхэн төсөөлөж тийм хэдэн өдөр өхөр ханаа дагуул. Харах болно бараг гимнүгэл санагдах байх. Яа би яагаад тэгчвэ гэл. Хэдэн өдрийн аялын биш. Тэгээ магадгүй гинт одоо мал нь тийм ээ магадгүй ингэ сарвтай нэг юм зүсгэх юм бол дахиад гэл. Маш их золиос, маш их зориултаар, маш их чин сэтгэлийнхээ тийм ээ зүрх сэтгэлээсээ хүмүүс гимшдэг байсан байна. Гэтэ өнөөдөр бид нар магадгүй Есүс Христийн үхэл ба золиосыг бид нар заримдаа үнгүй үздэг. За Есүс миний төлөө өгсөн юм чи. Есүс миний төлөө хийсэн юм чинь эзэн намайг өшөөнө гэл. Бид нар мартдаг. Тэгээ эзэн энэ ишлэлээр онцгойлон 17 ишлэлээр дамжуул миний зүрх сэтгэл маш гүнзгий хутга мэт намайг дүрсэн. За тэр нь юу гэхээр та бүхэн дээр юу харагдаж байна? За энэ бол Арсенал гэдэг Английн хөл бөмбөгийн клуб байгаа. Би 2010 оноос хойш тэгэхээр би 12 настайгаас хойш өнөөдөр хүртэл дэмжиж байгаа. 16 жил дэмжиж байгаа. Тэг маш үнэнч. Бараг эзэнд итгэхээс өмнө би энэ багийг дэмжиж гисэн аахгүй юу? Тэгээ энэ багийн нэг юу вэ гэхээр 10 оноос хойш 2003 оноос хойш одоо авраг одоо хожоогүй. Тэр хэдэн жил гэсэн үг вэ? 22 жил хожоог аахгүй юу? Тэгээ миний дэмжих цагаас ахуулаад байнга 4-т ордог. Нийт одоо улирал 20 баг байх юм бол байнга 4-т орно. Хүмүүс ингэ шаалдаг байхгүй юу? Нөгөө 4-т Арсенал гэл 4-т Арсенал гэл 4-т ороолаа. Тэгээ би маш олон жил дэмжсэн. Тэгээд энэ жил одоо хожихын тулд 7хон ялалт үлдсэн байгаа. Одоо 1-р чагссан байгаа байхгүй юу? 7хон ялалт. Өмнөх шигээ биш, тийм ээ? Сул дараа тэр баг биш болсон. Үнэхээр энэ дагаа тамирчид арах юм бол үнэхээр энэ дэлхийн шилдэг тамирчтай болсон. Тэг би яах нь вэ? Маш их баярлалаа нэстэй. Тоглолт болгоныг үзэн нэстэй. Тэгээ нэг гэмттэй тал нь юу гэхээр тоглолтууд нь шүн болно. 12 цаг, 2 цаг, 3 цаг яг ингээд Европт болж байгаа учраас. Тэгээ би заримдаа ингээд бүтэн сайны орой тоглолттой. Шүн 2 3 цаг. Тэгээ маргааш нь болно л эзний өдөр байгаа шүү дээ. Тэгээ би ингээд сонголт гаргадаг аахгүй юу? За би үзэх үү эсвэл эрт тунтаа те эзний өдөрт өөрийгөө бэлтгэх үү те сэрэг байх юм тул те би хүчтэй байхгүй бол ингээд нойр өрнө шүү дээ. Одоо зарим ч гэсэн та бүхэн нойр өрөөл ингээд унтах гал те яг би сонголтоос гаргадаг байсан. Тэгээд
Энэ жилд ялангуяа би бол хит удаа бас яг үйлчлэлийн өмнөх өдөр ингээд шүн хүртэл ингээд үзэж байгаа хгүй заримдаа. Тий. Тэгэл маргааш нь сэрэл би ингээд гимшин. Оо эзэн минь би үзчихлээ. Намайг уучлаарай. Гэтэ ингээд өөр дуу болоо сонсогдсон шүү дээ. Үгүй эн чинь буруу юм байхгүй шүү дээ. Би ямар тий үзэх хэсгөөм үзэж байгаа юм биш. Тий эн чинь спорт. Тий бас спортоор дамжуул бурхан нэр бас тий алдан шигддэг. Гэл ингээд өөрийгөө зүтгэхгүй бол гэтэ эзэн хаад юу гэж сансан бэ гэхээр яг энэ 17 дахь ишлийг сануулсан байна. Би чиний зүрх сэтгэлээсээ гимшдэггүй байсан. Тий. Магадгүй хүмүүсийн хувьд, магадгүй энэ дэлхийн хүмүүс харахтаа бол энэ юуны төлөө ингэж чи гимшээд байгаа. Чи ямар буруу юм хийсэн гэл. Тий. Тэгэж бодож болно. Гэтэ миний хувьд бол бурхан надад хэлчихээс аахгүй. Би чухал юм уу? Энэ Арсенал чухал юм уу? Тий. Яг үнэндээ за одоо 5 сарын сүүлээр яг эцсийн тоглолт болно. Тэгээд за аваргаар тодорлоо. Вау, ямар гоё вэ? Тэ? Надад яг ямар ашиг авах вэ? Энэ хэдийн нэг нь намайг ч мэдэхгүй шүү дээ. Намайг 10 оноос хойш итгэмжтэйгээр 16 жил тийм ээ уулнал хичээлээ ихстэй 10 жилийн тэр үнэтэй цаг хугацаа би зориулан шөнийн оройс хасан тийм ээ ингэж үдэд дэмжиж итгэмжтэйгээр дэмжсэн гэдгийг эдгээр намайг мэдэхгүй. Тэгээ эдгээр ялахад намайг ингэ надад зориулаад гоё плед онгоцын плед бичээд ингэ намайг тийм ээ гоё энэ аваргын тийм ээ одоо энэ цомыг өргөхөд хамт үзээрэй гэд надад плед захиалж өгөх болов? Үгүй шүү дээ. Тийм. Гэтэ бид нар заримдаа яагаад байдаг вэ? Бид нар ямар ч ашиггүй зүйлийн төлөө бүр нойроос хасан тийм бид нар маш их зориулдаг. Би энийг хамгийн сайн мэдж байгаа байхгүй. Заримдаа шүн ингээд аав ээж унтж байна. Гол оруулахаа бүр ингээ орилоо тэ хашигч гал бүр ингээ заримдаа амтэн шиг шал өөр болчихно. Тийм. Би яг юунд ингээ аймаар баярлаад байгаа юм бол гэл. Юунаа тогтлоод байгаа юм бол гэл. Яг энэ ингээ жаа хөгжилтэй жишээ ярьж байна л да. Гэтэ магадгүй заримд нь бол хөл бөмбөг байдаг. Заримд нь бол магадгүй стресстэй үед тийм өөр зүйл. Одоо энэ талаас арих тамир за эсвэл залхуу байдал. Магадгүй солонгос зарим хүмүүс одоо солонгос драм үзэх ч юм уу те янз янзын байдлаар бид нэр амьдралынхаа хэцүү саад бэрхшээлийн зүйлсийг одоо ингээ мартах гад хичээдэг. Тэгээ бурхан яг санаасан байхгүй. Чиний зүрх сэтгэл үнэхээр энтерч гимшж байна уу гэд. Би бол зүгээр л ингээл майн уншиж байгаа юм шиг эзэн минь уучлаарай намайг би гимшж байна гэл. Тэгэл дахиад дараагийн 7 хоног чухал тоглолт байхаар дахиад үзэн ямар ч өөрчлөлт байхгүй. Тэгээ надад Давидыг сануулсан байгаа. Давид яасан бол Натан түүнийг зэмлэх үед, эзний үгээр зэмлэх үед Давид яасныг та бүхэн санаж байна уу? Эхлээд бурхан хэлсэн чиний хүү заавал өгнө. Батшебагаас гарсан тэр завхаарл донд төрсөн хүү заавал өгнө. Тэгээд Давид үүнийг мэдээд яасныг та бүхэн санаж байна уу? Тэрээр 7 хоног мацаг барин гимшин тийм ээ шалан дээр унтсан гэж байгаа. Яагаад? Энэ бол гимсэн хүний шинж тэмдэг байгаа. Тэр чин сэтгэлээсээ гимсэн учраас уулын мэдчихсэн. Бурхан түүнийг ална гэдгийг мэдчихсэн. Гэтэ бурхан хайр инэрл өршөөлийн нэгүслэр дүүрэн нэг учраас магадгүй тэрээр хүүгийн маань аврах ч юм болов гэд. Тэгээ түүний зүрх сэтгэлийн хандлагыг бид нэр энэ жишээнээс олж харж байгаа. Тэр чин сэтгэлээсээ гимсэн байсан юм аа. Хоёрдугаарт ариун сүнсээр дүүрэн хүний шинж тэмдэг нь юу вэ гэхээр ариун сүнсийг бөхөөж гомдоодаггүй. 11 дээр ишлэг харах юм бол оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун сүнсээ надаас бүү аваач гэж байна. Тухайн үед бол ариун сүнс тэгээ өнөөдөр их шиг бидний дотор хүний дотор оршдог байсан. Яадаг вэ гэхээр аливаа газарт одоо ариунаас ариун тийм ээ газарт эзний сүнс бууж ирдэг байсан. Эсвэл өөрийн томилсон магадгүй хаан иш үзүүлэгч тийм ээ хүмүүстээр ирдэг байсан байгаа. Тухайн үед Саул дээрчсэн байсан. Тэгээ бид нар юу хийх ёстой вэ гэхээр ариун сүнсээр дүүрэн байхын тулд тийм бид хорон муу байгаа эсхийг бидний дотор хорон муу байгаа эсхийг шалгаж бид эдгээрийг амьдралаасаа зайлуулах ёстой юм аа. Яагаад вэ гэхээр Саул эзний тушаалыг 100% дагааг учраас уул нь бол ялалтаасаа авсан тэр бүх эд хөрөнгө мал тэр бүхнийг устгах гэж хэлэхэд Саул яадаг вэ гэхээр заримыг нь үлдээсэн. Заримыг нь өөртөө үлдээж авдаг. Ийхүү тийм ээ энэ гим үйлдлийн улмаас бурхан яадаг вэ гэхээр Саулаас тийм ээ Саулыг орхидог байгаа.
Эзний сүнс Саулаас салсан бөгөөд эзнээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүртүүлвэ гэж хэлж байна. Тэгэхээр бид нар өнөө өдөр ариун сүнс биднээс тийм ээ явах уу? Ариун сүнс биднээс явахгүй. Гэтэ бид нар яах боломжтой вэ гэхээр ариун сүнсийг гомдоож тийм ээ бөхөх боломжтой байдаг юм аа. Тэгээ ариун сүнс гомдож бөхөх үед бидний итгэлийн амьдралчсан бидний итгэл сулардаг. Эфес 4:30-31 дээр юу хэлж байгаа гэхээр Бурхны ариун сүнсийг бүү гомдоо залилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан билээ. Аливаа хорсол, уур хилэн, шууган, гүтгэлгэн бүх бузар муугийн хамт та нараас зайлаг гэж хэлж байна. Таны амьдралд эдгээр зүйлсүүд байна уу? Хин нэгнийг тийм ээ гомдсон гомдол, хорсол, уур хилэн, шууган, гүтгэлэг эдгээр зүйлсүүд байвал та ариун сүнсийг тийм ээ би ариун сүнсийг гомдоож байгаа гэсэн үг. Ариун сүнс таны дотор гомдоод байгаа гэсэн үг. Тэгээ дараагийн зүйл нь юу гэхээр үйл уучлал ариун сүнсийг гомдоодог юм аа. Бурхан ч бас яг үндэ биднийг уучлах албагүй. Та мэдэх үү? Бурхан таныг заавал уучлах ёстой юу? Үгүй шүү аханд үсэ. Бид нар заримдаа андуурдаг. Би гимшүүл бурхан намайг бас уучлах ёстой гэдэг. Гим үлцэнсэн бурхан намайг уучлах ёстой гэл. Яг үндэ бурхан хэнийг өршөөн, хэнийг уучлах нь бурхан өөрийн мэдэл байгаа. Бурханы мэдэл байгаа шүү. Тийм учраас бид эхлээд өөрсдийн дотор үйл уучлал байгаасыг шалгах ёстой юм аа. Яг нь Матай 5:23-24 дээр Есүс дагалдагчтай хэлж байгаа. Иймээс хэрв чи дахлын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах トゥ чинь байгааг сануул. Өргөлөө дахлын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах トゥ тэгээ эвлэр дараа нь ирж өргөлөө өрг. Бурханаас бид нар заримдаа тийм ээ уучлах гоодаг. Бид нар гимшдэг. Гэтэ яг үндэ бид нар Бурханаас гимшиж байгаа хэрнээ хэн нэгнийг тийм ээ уучлаагүй байдаг. Энэ зүйлийг Бурхан юу гэж хэлж байгаа гэхээр хоёр нүртэй байдал гэж хэлж байгаа юм аа. Яг энэний өмнө юу хэлж байгаас гэхээр чи ах トゥ гээ монхог гэж хэлж явал чи түүнийг алсантай адил юм аа гэж хэлж байгаа. Матай 6:14-15 дээр учир нь хэрв та нар хүмүүсийн алдааг уучлбал Тэнгэрлэг эцэг тань та нарыг мөн уучлана. Харин хэрв та нар хүмүүсийг уучлахгүй бол эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй гэж хэлсэн байгаа. Сая Жэжүүгийн LDS-тэй бид нэр суралцахаар явхад Хятадд одоо 90-ад оны сүүлээр 2000 оны ихээр одоо хойд солонгос хүмүүст үйлчлдэг байсан. Одоо солонгос эмэгтэй илгээтэй эзэнтэй бид нар ингээд түүний гэрчлэлийг сонсон байгаа. Тэгээ тэрээр юу гэж гэрчилсэн бэ гэхээр тэнд одоо мэдээж хойд солонгос хүмүүс дөрвсөн одоо хойд солонгос хүмүүс одоо нуугдаж тийм ээ хятадын засгийн газраас нуугдаж ажилдаг байсан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тухайд тэр эмэгтэй одоо нэг тариачин гэж одоо худлаа дүр хэсгээд тэнд үйлчлдэг байсан. Тэгээд тухайд бас ингээд хойд солонгос итгэгч хүмүүстэй бас хамт тийм ээ одоо байрлаад хамт ингээд амьдрдаг байсан. Тэгээд нэг удаа одоо тариалахаар гараад ажил хийж байсан чинь нэг хойд солонгос одоо эрэгтэйтэй жоохон маргалцсан гинэ. Яасан мэйгээр магадгүй тэр эмэгтэй илгээт хийсэн жоохон ингээд тушаасан юм шиг байгаа. Тэгээ энийг ингэрээ ч юм уу те жоохон их мэдлэлтэйгээр. Тэгээ хойд солонгос соёл чинь та бүхэн мэдхээр одоо мэдж байгаа мэдэх бах одоо эмэгтэйчүүдийг дорд үздэг. Тэ эмэгтэйчүүд бол одоо тухайн нийгэмд бол те маш ингээд ямар ч юм байр суурь байдаггүй. Тийм учраас тэр эрэгтэйгийн дотор ингээд ямар н шарн хөдөлсөн юм уу яасан мэдэхгүй. Тэгээ яасан бэ гэхээр тэр эрэгтэй нь хотго бариад тэр эмэгтэй илгээтэй одоо тулгасан гэж байгаа. Хүцэнд нь Холланд нь тулгасан гэж байгаа. Тэгээ энэ явдлаас болоод тэр эмэгтэй илгээтэй эзэн маш их одоо хэцүү болсон. Гомдсон, уур нь хөрсөн. Маш их хорсол тээж эхэлсэн. Тэгээд Бурханаас юу гэж гуйсан бэ гэхээр Бурхан минь ээ та энэ үнийг авах ёстой тэр шийтгэлийг та түүнд өгөөч гэж хэлсэн. Өөрөө бол мэдээж тийм ээ шийдэхгүй. Ямар нэг юм хормон хийхгүй. Тэгээд эзэн та мэдж байгаа гэдэг. Уул нь амар бурханлаг хариулчих. Бурханлаг залбирчих. Гэхдээ тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр хэдэн одоо 7 хоног мацаг гарин залбирсан гэж байгаа. Бурханы дуулаар сонсч чадахгүй. Яг нэг л түүний дотроос уур хилэн, гомдол, хорсол дүрлзэж байсан учраас. Тэгээ хэдэн 7 хоногийн дараа Бурханы дуулааг эцэстээ сонссон гэж байгаа. Тэгээ Бурханы дуулааг сонсохдоо ямар дуулаа сонссон бэ гэхээр түүнийг
хайрал. Тэрээр миний хайртай хүү гэж хэлсэн. Тэгээ үүнийг сонсоод хүлээж авч чадаагүй. Яаж вэ эзэн? Энэ хүн намайг яасыг та мэдж байгаа шүү дээ. Түүний дотор маш их хорсол байсан. Тэгээ эцэстээ Бурхан юу сануулсан бэ гэхээр чи юуны тулд энд байгаа билээ гэж сануулсан. Чи юуны тулд энд ирсэн билээ гэдэг. Тэр эмхтэн зорилго бол хойд солонгос хүмүүс хайрлахын тулд. Бурхан аавын зүрх сэтгэлийг тааж тэр хойд солонгос хүмүүсийг уулын хайрлахын тулд очсон. Гэхдээ нэгэн цагт гим нүглийн замууд хин нүгний гим нүглээс болоод дотор нь маш их уур хилэн хорсол тээж явж байсан. Тэм учраас тэрээр Бурханы өмнө очиж чадахгүй болсон. Тийм хэмжээнд хүрсэн байсан. Тэгээ эцэстээ тэрээр уучлахаар шийдээд тэгээ дараа нь харилцаа маань эвлэрсэн гэж байна. Мэдээж өмнөх шиг биш. Гэхдээ түүнийг үгүй ятгах байсан. Тийм учраас ах дүүсээ хэрвээ таны зүрх сэтгэл дотор хэнийг уучлах чадахгүй бол та тавьж өгөөсэй гэж хэлж байна. Яг нэгвэл энэ зүйлээс болж таны дотор байгаа ариун сүнс гомдож бөхөж дээцтэй тааж гисэн бөхөх болно. Тэгээ Давид 12 дээр сүүлийнх дээр авралынхаа баясгалан надад сэргээж өгч хүсэл зоригынхаа сүнсээр намайг тэтгэж гэж хэлж байгаа. Гим нүгэл үйлдэхээр юу болдог вэ гэхээр тийм ээ бидний дотор авралын баясгал байхгүй болдог. Талархал байхгүй, баяр хөөр бидний амьдралаас байхгүй болдог. Яг нэгвэл бидний дотор ичхүүр, буруутгал дүүрдэг учраас. Тийм учраас Давид гуйсан байгаа. Авралынхаа баясгалан надад сэргээж өгч гэж хэлж байна. Сэргээж өгөөч. Тэгээ ариун сүнсийн үр жимстэй Галат 5:22 дээр хэлсэн байгаа. Хайр баяр баясгалан гэж хэлдэг байгаа. Тэгээ Үүс 13:52 дээр ч Паул Барнаб Писидийн Антиохт тийм ээ сайн мэдээ Есүсийн сайн мэдээг олон хүмүүс тараасны дараа хавчлага өрнөсөн байгаа. Тийм учраас Паул Барнаб тэр хотыг орхисон. Тэгээд орхисны дараах хамгийн сүүлдээр энэ ишлэл гарч байгаа. Дагалдагчид баяр баясгал ариун сүнсээр дүүрэн байсаар байлаа гэж хэлж байна. Ариун сүнсээр дүүрэн байх үед автоматар тийм бид нар хичээхгүйгээр бидний дотор юу дүүрдэг вэ гэхээр баяр баясгал дүүрдэг юм аа. Ахан дүүсээ би танаас асуумаар. Таны амьдралд яг одоо баяр баясгал байна уу? За та бүхэн намайг дөрөөгөө та инээдэ. Хамтаа ингээ бүгдээ инээцгээе. Бүгдээ инээдэ. За хүчээр инээсэн ч хамаагүй. Хүчээр инээсэн ч хамаагүй. За хамтаа одоо бүр чангаар инээ ингээд. За бүгдээ инээгээр. За. Хин инээхгүй байна. За өсрөө хөвтөд инээх үү? Инээдэ. За та бүхэн энэ дадлыг зуршил болгосоо гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр хүн яадаг вэ гэхээр инээсэн ч гэсэн жинхнээсээ инээж байгаа мó худлагаасаа инээж байгаа үгүй ялгаж чаддгүй гинэ. Бид нар инээх үед, бид нар инээмсэглэх үед бидний дотор окситоцин гэдэг гормон илэрдэг байгаа. Тийм. Тэгэх үед бидний дотор баяр хөөр төрнө. Гэтэ яг үндэ бид нар хуурамчаар инээх тийм хүмүүс биш байхгүй юу? Яг үндэ. Яг нэгвэл Есүс таны төлөө загалмайдаа цовдлогдоод одоо та түүнд итгэдэг учраас бид мөнхэн байдаг юм аа хэвсэ. Амен. Энэ бол талархах тийм ээ. Энэ талархах шалтгаан биш гэж юу? Тэгээ энэ өдөр болон бид нар сэрээд энийг шалтгаан биш гэж юу? Тэгээ энэ баяр хөөр нь эцэстээ юуны төлөө вэ гэхээр яг үүндээ таны төлөө мөн. Гэхдээ үүнээс илүүгээр таны магадгүй хажууд суудаг ажил дээр чинь сургууль дээр чинь хажууд суудаг Есүс Христийг таньж мэдхгүй тэр ах トゥ угийн чинь төлөө юм аа. Давид 12-ын дараа 13 дээр юу хийж байгаа гэхээр тэгвэл тийм ээ баяр баясгалыг ихлэ гуйсан сэргээж өгөөч. Юуны төлөө гэхээр тэгвэл би тэрслэгчдэд таны замуудыг тэрслэгчд буюу таны таньж мэдхгүй байгаа тэр хүмүүс замуудыг заах бөгөөд нүгэлтнүү тань руу буцах болно гэж хэлж байгаа. Эцэстээ Давидын зүрхсэтгэл энэ зүйл байсан юм ахан дүүсээ. Таны аврал, таны баяр хөөр, таны гимшил эцэстээ мэдээж таны төлөө. Гэхдээ энэ хэний төлөө вэ гэхээр Есүс Христийг нэг ч удаа сонсоогүй. Нэг ч удаа тэр авралын баяр баясгалыг амсаж үзээгүй тэр хүний төлөө юм аа. Тэг ах トゥ уст хамгийн сүүлд би таныг урамшуулмаар. Та ганцаараа биш юм аа. Та энэ итгэлийн тулд та магадгүй заримдаа ганцаараа байгаа юм шиг санагддаг. Гэхдээ та ганцаараа биш. Яагаад вэ гэхээр ариун сүнс
таны төлөө зуучлан гуйдаг юм аа. Есүс Христ таны төлөө зуучлан гуйдаг юм аа. 26 27 хамтдаа нэгэн дуулаар уншицгаая. 1-2-3 Үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдал тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлшгүйгээр яолон байж бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл тэр Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм аа. Амен. Тэгээ энэний дараах ишлэл 28-ыг бүгдээрээ сайн мэддэг. Түүний хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүн болно болж байгаа бүх зүйлс эцэстээ түүний сайн сайхны төлөө хамтдаа ажилдаг гэж хэлсэн байна. Тийм учраас ахын дүүсээ заримдаа ганцаардах үе байна. Итгэлийн амьдрал танаас шалтгаалж байгаа юм шиг санагдах үе байдаг билээ. Гэхдээ та ганцаараа биш үлээ. Та ганцаараа биш үлээ. Ариун сүнс Есүс Христ таны төлөө энэ цаг мөч ч гэсэн зуучлан гуйж байгаа билээ. Тэр яхан дүүс хамтаа энэ цаг суулаасаа болсон. Эзний өмнө ирцгээе. Эзний өмнө өөрсдийнхөө зүрх сэтгэлээ шалгацгаая.